Тэгээ ингээл Монголдо Герман явах гал виза мэдүүлэл виза авчдаг, баталгаа гаргацдаг тий. Тэгээд энд ирсэн чинь нэг амар чухал асуудлыг орхитуулсан байж болох талтай байдаг шүү дээ. Тэрний юу вэ гэхээр одоо миний бодлоор бол нэг ажил байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энд ирсэн хугацаанд үржүүлээ санхүүжилтаа яаж авч явах вэ тий. Эсвэл одоо юу гэдгийг яаж болох вэ? Цаашдаа виз сонгуулахад ч гэсэн тэр нэг нөлөөтэй байдаг шүү дээ. Яагаад гэвэл Монголд байжхтаа ингээд нөө хэл мэлээ сурч зарим нь ингээд сурчдаг ингээд сертификат авчдаг тий. Тэгээ өөрийгөө тэнд байхдаа бол ингээд овоо хөрхөн герман хэлтэй болчлаа. Ер нь хэлтэй болчлаа. Очоод бол ер нь болчих юм байна гэж удаа түрээд ирсэн чинь яг орчинд нь ирсэн чинь нөгөө чихэн онгоогоогоо саж болдго юм яа тий. Ойлголцоход хэцүү болчихдаг шүү дээ. Тэгээ тэрнээсээ болоод яг нөгөө нэг ажиллаа олох гэхээр ажил болтохгүй. Тэгээ ямар юм яаж болох вэ? Тий. Тэгээ одоо ямар ч хамаагүй нэг хар ажил яаж хийж байгаа заавал хийж гэх юм уу эсвэл юу гэдгийг Солонгос хятад тийм ресторанд ажил хийж гэх юм уу тий. Нэг тийм их юмнууд байгаад идэв шүү дээ. Бид хоёр бол яг өөрсдийнхөө туршлаган дээрээс хуваалцахад бол бид хоёр яг тэр асуудлаа яаж шийдэжсэн гэхээр сайн найзууд их тусалж байсан тий. Хамгийн анх ерөөсөө ажил болоод ингээгээл тэгэхэд нөгөө Монголдо байгаад ингэхдээ хэд хэдэн хэлний курст яваал тэгэл таньдаг мэддэг хүнээсээ яг очих байгаа хотынхоо нэрийг хэлээл тэгсэн чинь яг манай герман хэлний багш маань одоо тэр бид эдий очих байгаа хотод очиж үзсэн байж таарад тэгээд тэнд бас яг нэг өөрийнх нь шавн амьдэрдэг гэд тэгээд нөгөө фейсбુક хаягийн чөлөө аваад холбогдоод ингэсэн чинь яг сүултээ айгүй сайхан тийм гоё амьдралын найзууд болж чадсан. Тэгээд тэр найзууд маань ер нь бол хамгийн анхны ажлыг чинь олж өгчээсэн тий. Ажлаа олох аргыг чинь зааж өгөөд тий. Яг энэтэй зэрэгцүүлээд хэлэхэд бол ер нь бас тий. Монголчууд чинь гадаад очихороо биенээсээ цухтаагаараа тэргээл нэг сонсон юм яриад байдаг. Бас цагаадлах юм л айгүй мундаг сайн тийм монгол хүмүүс зөндөө байдаг шүү. Тийм үнэхээр цухтаа холоор яв гэдэг хүмүүс өөртөө жоохон холоор яваарай. Харин тийм юу яриалаа. Тийм ч болохоор тэр өнөөдөр хоёулаа ингээ ярилцах сэдвэн бол одоо Германд ажиллах талаар байна. Ерөнхийдөө бол бит хоёрын гол санаа бол өөрсдийнхөө хуримтлуулсан нэг жоохон ч гэсэн туршлагыг хуваалцъя тий. Бит хоёр ямар арга ашиглаад одоо ажил төрлөө олж болгож бүтээж ийсэн. Тэр талаасаа л юм чадхаараа нэг жоохон ч гэсэн хуваалцъя. Юу санаж ийн тэрийгэ хуваалцъя. Тэгэхгүй яг бүр энэчнээ ингээ олон жил болчихоор анх яг яаж ийсэн хүмүүс мартчихдаг юм шиг санагдаад байна. Бас тийм талтай ээж магадгүй тий. Одоо нөгөө мэдээлэлтэй ойрхон болцсон хөл гараа болцсон хүмүүсийн хувьд бол яг эргүүлээд анх харж ийсэн ямар байснаа ярих бодох гэхээр жоохон мартцсан юм шиг тэгээд дөнгөж ирж байгаа ч юм уу тий. Ирээд удааг байгаа монголчуудад бол бас асуудал мандахгүй шүү дээ. Ер нь бүгдэнд нь л гадаад байгаа бүх хүмүүст л асуудал мандахгүй л дээ. Тэгтээ дөнгөж шинээр ирсэн хүмүүст яг мэдээллээсээ хол байгаад байгаа болохоор тэрэнд нь бас тодорхой хэмжээнд ч гэсэн зөвлөгөө өргөе гэж бодсон. За миний хувьд бол хамгийн анх бол одоо яг манай тэр сайн найзууд маань эхлээд тийм ажил олж өгчсэн. Тийм. Bosch гэдэг нэртэй компани тий. Тий, Bosch үйлдвэр байгаа шүү дээ. Үйлдвэрийн ажил байсан. Тэр нь болохоор дандаа шөнийн ээлжинд гарч ажилладаг байсан. Тэгээд энэ одоо юуны ажил гэх юм савлгааны юм уу? Одоо нэг байнгын ингээ эргэлдэж идэг нэг юм дээр чинь ингээд одоо бараа бүтээгдэхүүний савлгаал юм да ер нь ингээд бараа ихэнхдээ тэр чи юу байсан юм аа наклаад тоормс гэх машины эд ангис тэд нэрийг ингэж хайрцаг нь том хайрцагт нь зогсоогоор ингээд савлдаг тийм ажил анх хийж эхэлжсэн. За тэгээд тэрэнд яагаад орсон гэхээр тэр манай найз бас зуучлж өгсөн. Тэгээд зуучлах нь байх үү? Хэлж өгсөн. Зуучин газар байдаг. Тэнд очиод ингээд зуучин газар өөрийгөө бүртгүүлчих гэх юм бол ажил илүү урдаа олддгоо гэд. Тэгээд тэр хэлснийхэн дагуу би хоёрын тхэн тэр зуучлалын газарт нь бүртгүүлээд тэгээд ажилд орчихсон. Тэгэхээр эхний алхам бол ажил олдохгүй бол зуучин компаниуд дээр очиж болох юм бэл. Тийм. Миний ойлгосноор бол яг одоо ажиллаад авж байгаа цалингийн чинь тодорхой үеийг тэр зуучлж өгч байгаа байгууллага аваад тий.
Тэгтээ бас яг ажил олж чадахгүй гэртээ ингээд санхүүгийнхаа асуудлыг зохицуулж чадахгүй ингээд хямраад байгаад байснаас бараг эхний ээлжинд олж чадахгүй байгаа тохиолдол тгээ олцсон хамаагүй тийм байхгүй тий. Тэрэн дээр чинь бас тийм яг заавал хэлмэл шаардахгүй тиймэрхүү ажлууд айгүй их байдаг. Жишээ нь одоо намайг дөнгөж очиод тэр үйлдвэрийн ажилд очих чинь бараг ихэнх нь л хэл айгүй муутай байж гадаадууд нь мэдээж германчууд яриад авч бараг шаардлага байхгүй. Тэгээд тэнд нэг яриад авах шаардлага байхгүй. Хамгийн гол нь ажлаа яаж хийх ёстойгоо зөв ойлгочвол тий. Тийм. Тэгээ оюутнууд бас их байсан. Тэгэхэд яг нөгөө семестрийн амралтаараа ажилтдаг. Тэгээ энэ намайг нэг татсан юм нь болохоор дандаа шөнийн ээлжинд гарна. Тэгтээ шөнийн ээлжинд гарах юм бол нэмэгдэлтэй гээд. Аа тий. Тэр намайг татсан. Амар мөнгөн туртаа болохоор. Хатлаа. Тэгээд тэр чинь 7 хоногийн хагас хүртэл ажиллаа зөвхөн бүтэн сайн дамардаг байсан. Тэгээ шөнийн ээлжинийг шөнө 10-аас эхлээд өглөө нэг 6 7 гэд буудаг гэсэн. Тийм. Тэгээд яг хуу сул тал нь өдрөө алдчихж байгаа тий. Тий. Шөнийн ээлжинд гарчихлаар тэгээд амьдралгүй болчих. Нойроо авч чадаагүй болохоор тэгээд гэртээ ирээд шууд унтахаас өөр аргагүй байдалд орчин тий. Тий. Тэгээд өдөржингөө унтчихлаа өдрийн чайлд динэж дахиад баг өөрөө болсон байна шүү дээ. Тэгээ удахгүй ижил нь баг хоол цагаа идэж угаад ингээд ижил нь баг явах цаг нь болчдөг тий. Тэгээ нөгөө үйлдвэрийн ажил болохоор бас юу яадаг гэсэн шүү дээ тий. Яг өөрсдөө шууд яваад очихгүй нөгөө нэлийн хол зайтай байдаг учраас машин ингээд хөлслөөд тэгээд хүмүүсийнхээ яг тэр үйлдвэрийнхаа ээлжтэй ажилчдыг тэр түрээсийн машинаараа үйлдвэр рүүгээ хөргүүлдэгсэн тий. Тэгээ тэрийгээ бас тэр цаанаасаа мөнгөний төлч зуучин компани. Тийм. Тэгээ цалингаас нь ч юм уу утгатай л байсан баг. Тийм л ах тий. Тэрийг юу хэлж байгаагүй. Тэгтээ тэр тийм л байсан. Угаас тодорхой. Тэгээд угаасаа заримдаа бол асуудал мунтахгүй шүү дээ. Янз бүрийн асуудал гарч ирнэ. За. Хоорондоо муудад цамтгаас ахгүй. За, та тэр ажилдаа байхдаа хүн амьтантай муудж юу? Мууд зөндөө гэдэг. Би ч уулна л өөр их дарах хүн. Тэгтээ бас нэг өөр усад ирчээд бас дараахан байлаа гэд бүрч дараахан байхын таарад байгаа наашаа ингээл юм. Тэг чин тэгэл янз бүрийн хэлгүй ээжэж яаж ойлголцоод байдаг гэснэг одоо бас гайхдаг шүү дээ. Ямарчлээс хоорондоо ойлголцоод байдаг. Зарим нь пауз хийсний дараа ирснэ. Чи жоохон удаан ажиллаад байна шүү. Жоохон хурдан ажил гэл. Тэнгүүт нь шинко жоохон дарамтлж маруулах гэдэг. Тэнгүүт нь би зөрүүлээл над шиг хурдан ажилтдаг нэг ч болохгүй шүү. Хилээс нь муу юм гэж. Бас хэрүүл урал хийчихдэг. Зарим паузны цагаар зарим хоол мол идэж явахтаа л зүгээр. Танай монголчин үйлээ айгу ядуу гэвэстэй. Тийштэй ядуу. Ядуу хамгийн ядуу нойролцооны нэг гэртээ нэг морьтой 10 антай ч юм уу тийм л байдаг шүү дээ. Аз үчиг өгөхгүй хэлгүй байжээ. Тэгээд тэр чинь нэг дараа нэг сар мар өнгөрснийхэн дараа дахиад нэг зуучин компаниас сунгах уу гэж асуудаг. Тэгээ би л тохоо үед нь сунгыг тгий үргэлжлүүлээд ажиллая гэд. Яг надтай зэрэг орсон нөгөө хэд ч болохоор сунгахгүй гэд бүгд гарцсан. Яагаад? Яг нөгөө анжилан хитрхи хүнд байна. Хүнд байгаагүй л тэгтэхгүй. Яг үндэ болтой. Шүнжэнгөө зөксөөгоор ажиллаж юм гэл янз бүр юм яриад. Шүн нөгөө нэг яг нойргүй байгаад тэгэл яг өдөртөө бас хангалттай нойроо авчдаггүй яваад байгаа тохиолдол амар ядрахлалт тий. Тэгээд тэр чинь яг гэрээнд дуусгаас ч юм уу нэг 7 хоног 2-7 хоногийн өмнө асуучдаг. Тэгээд хоорондоо тэрийг яриад та нар сунгасноо юу гэсэн нөгөө ит чи бүгдээрээ сунгаагүй. Чи яасан би сунгасан гэсэн чи тэнийг юм уу гэсэн. Чи дөрвөлжлүүлж ажиллаж явах гэдэг чи тэнийг юм уу гэсэн. Герман улсад өөр өчнөд зөндөө ажиллах. Чи заавал энийг сонгож хийгээд байдаг гэдэг байна. Тэгээд гисэн чи нөгөө ганцаараа сунгагдсан байсныг ч хэлгүй сүүл рүү нөгөө такси чинь ганц хүн ирж авахгүй гэдэг. Ямар асуудал нүрс алдгүй. Тий. Тэгээд за тэгвэл гарыг даа. Гар гэж юм байна. Гар гэж байгаа юм да гарыг даа гэ. За тэгээд дараагийн ажлаа алсан тий. Тэгээд дараагийн ажлаа. Дараагийн ажлаа болохтой бол жинхэнэ одоо манай хонгорогийн зөвлснөр өстө нэг өргөдлөө хэд хэдээр нь
хэвлэлийн газар хэвлүүлээл. Тараагаал явсан шүү. Тэр ер нь бас айгүй айтайхан арга байсан шүү. Яг тэр аргыг бол зүгээр яг өөртөө л олж авсан тий. Тэр ерөөсөө л нэг өөрийнхөө намтар түүхээ бичээд тэгээ одоо нөгөө нэг юу хэрэгтэй бичиг баримтууд юу вэ? Тэд нар биднэрийгээ хевлээд тэгээ яг ажилд бүртгүүлэхэд ямар материалууд, анкетууд хэрэгтэй байх вэ? Тэр болгоныгоо хавсаргаал тэгэл нилээ эдэн компанид төхөөр тэ нилээ эдэн үйлчлэгээний байгууллагуудад төхөөр хэвлж байгаа л тэрийг очмоор байгаа, ормоор байгаа газар болгондоо аваач өгөөл тараагаал. Тийм мэдээж үл аппликейшн байгаа шүү дээ. Угаасаа ажлын зарны аппликейшн ч юм уу юм байгаа. Гэхдээ яг дэлгүүр хоршоо гадуур дотор явж байгаа чинь тэр юунууд чинь нөгөө хаалган дээр ингээд хатцсан байдаг тий зарлаа. Зарим газрууд яг бид нэр ингээд ажилтан хайж шүү. Цагийн ажилтан, хагас цагийн ажилтан ч гэдэг юм уу тий. Яг тэднэр дээр нь очиод тэгэл өгөөл. Тийм би болохоор зэрэг яг нөгөө нэг одоо жишээлх юм бол ингээд том дэлгүүрүүд байлаа шүү дээ тий. Нөгөө тэр дэлгүүрүүдийн чинь өөрсдийнх нь ингээ вебсайтууд байгаа шүү дээ. Тэгвэл тэр дэлгүүр дотор байгаа одоо үйлчлэгээний газруудынх нь ингээд хаяг руу ингээл ороод тэнгуут чинь ажлын зар гэсэн хэсэгт нь зар байна уу байхгүй юу гэл. Тэгэл байвал материалуудаа явуулаад тэгэл эсвэл за энэ дэлгүүрүүд байгаа би энд материалаа бэлтчихье. Тэнгүүлээ хевлүүлээд очоод хүн авна ахгүй гэдэг юм бол юу асууж агаад тэгээд аавна гэвэл өгчий гэд. Тэгэл одоо би жишээлх юм бол яг өөрийнхөө тэр S-Oliver-т орж хийжсэн ажлаа бол яг тийм аргаар л болж исэн байхгүй. Тэр нь ч тэ нэг давуу тал нь интернетээр явууллаа гэхэд нэг дор хажууд 7 хоног мөн хүлийн. Өөрөө яг бодитоор очиод уулзчих юм бол хариугаа барыг тэр өдөртөө ч авчихаар байгаа байхгүй. Тийм яг зарим газар бол айгүй яаралтай ажил хайгаад байгаа. Тэгсэн хэрнээ нөгөө яг хүмүүсээ яаж олох учраа олохгүй. Тэгээд нөгөө байгаа хүмүүсийнх нь ачаал нэгтээд байвал одоо шууд авах гэж байгаа тохиолдолд тэгээд айгүй азтай тий. Хурдан шуурхай. Тэгэж явж байгаа дараагийн ажил нь би McDonald's-д орчихсон. Эхлээд баг касс хийсэн баг шүү. Эхлээд гэж ер нь тий. Кассан дээр нь зогсож эхэлсэн. Тэгээ яг зөвхөн кассан дээр зогсоод байхгүй давхар бас янз бүрийн өөр ажлуудын хийнэлтэй тэр хоол моол хийхт нь туслан тэ бүргэр нагетс тэр хийхт нь туслан эсвэл төмсөө шарн марн тэгээд нөгөө нэг үйлчлэгч байхгүй л тэр McDonald's-ийн нөгөө талбай дундуур яваад ширэмэрийг зэгцлэн тэ нөгөө хүмүүсийн үлдээсэн юм уу хураагаад зэгцлэн хогоо хайн маяг гэдэг тиймэрхүү юм ийсэн. Тэрийг болох чинь бол бас ёстой хурдан шуурхаа шийтсэн шүү дээ. Би юмаа барьж очивол тэгэл тэгсэн чинь яг тэр чи яг нэг одоо энэ юу байсан юм бэ шүү дээ. Одоо энэ манай хотын яг галт тэрний буудлын. Тийм вокзалын яг McDonald's байсан. Тэгээд дуулсан чинь менежер нь гарч ирээд за хүлээж авлаа гэж гадаа утахгүй л хэд хоногийн дараа ажиллаа. Чи нэг хүрээд ирэх үгээд. Тэгээ ярилцаал жоох ярилцсан чинь хэл чинь бас гайгүй мэн чи кассан дээр зогсгоо. Яаж ч гайгүй гэж харсан юм гэхтээ. Тэгэл кассан дээр ирсэн. Тэг чи яг намайг орох ч 7-8 касс байдагсан шүү. Тэр болгон дээр ингээд нэг хүмүүс зогсон. Тэгээд McDonald's нөгөө чинь төргөө хоолны сүлжээ болохоор хоолнод мангар хурдан гардаг. Тэг дээрэс нь яг нөгөө нэг вокзал дээр болохоор тий. Тэгээд дүүчлүүлэгч ихтэй. Дандаа нөгөө яарч сандарсан хүмүүс ч л газ хоолоо аваад идүүл гарах санаатай байна шүү дээ. Тий. Газ нэг юмнуудаа аваад идэх санаатай. Тэгээд тэнгуут наадлынхын кассан дээр нь 7-8-аа зогсож идэг. Цаадалт нь бас уул нь бол бас нэг 6-д болуулаа нөгөө бүргэрийг хийгээд юугийн шараа зогсож байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн л гарч ирсэн бүргэр нь нөгөө бүх хүмүүстэй хүрэлцэхгүй. Хоорондоо нөгөөдгөө булаацлаа. Алаа болдог. Тий, алаа болдог. Бараг хүндээ өөрчлөлөгч эренгүүт нь бараг юу зах гэж байгааг нь биш зүгээр ард бараг бүргэр байна уу? Big Mac байна уу гэж харж байгаа юм чинь. Тэгэл аз таарууд байх юм бол газ нөгөөдгийн бичингүүтэй газ өөрөхөө нөгөө тэр хүнд өөх нөгөө таблет гэх юм одоо юу гэх юм хоолныхын тавцсан гэх юм уу тэрэн дээр газтай байна. Тэгэл цаанаас тэгтэл энд байсан Big Mac яачваа гэх хин авчваа гэдэг мэдгүй гэл нөгөө хоолыг газ өгөхгүй тэгдэгээс шүү дээ. Тэгээ эхэндээ орохдоо би чинь бүтэн цагийн ажилтнаар ороод тэгээ хийж явах явцдаа
сургууль эхэлчлөө тэ. Тэгээд бүтэн цагаар хийж байгаа. Тэгээд дараа нь хагас цаг болгох уу яаж вэ? Хагас цаг болгоод тэгээд сүүл рүү хичээл юутай яахгүй болохоор бүр одоо энэ тэгэхээр мини job гэж байгаа. Тэр нь болохоор баг хагас юм. Тий. Одоо баг цагийн ажил. Баг цагийн ажил гэх юм уу? Нэг 7 бишээ баг юу энэ тэр чинь 7 хоногтой 20 цаг ч юм уу тий. Эсвэл тэрнээс бага юм уу? Яг цагийн үнэлгээнээс хамаарат бас цаг нь тодорхойлогдчихжээ тий. Тий. Тэгж хийчихсэн шүү. Тэгэл нөгөө ихэндээ орчоод бас ажлынхан чинь бас жоохон шинко дээрлэгч гэдэг үстэй орж ирсэн шнэ алхасээс тий. Үйлчлэгч байхгүй юун дээр яваад тэнд ч болохоор Mac Cafe тэгээ яг одоо бургер хийдэг гэтэр хоёр нь тустай байхгүй юу? Уул нь бол тэгээ яадаг гэхээр Mac Cafe дээр нь зогсож байгаа хүн өөрөө очиод тэр Mac Cafe-ийнхаа үйлчлүүлэгчийн дээр уусан аяг тавгтай кофений аяг маяг юу гэдэг тэр нь уулан тэр Mac Cafe-ных нь үн хураах хэвээр гэж би ойлгосон байсан. Тэгээд тэрнээс бусад зүгээр бургер хийсэн бол тэнд рестораных хэсэг зогсож байгаа хүмүүс нь гарч очиж тэрийг хурааж авдаг тийм байсан. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр нэг ихч Mac Cafe дээр зогсож байгаа. Би ч яг хүн байхгүй байгаа байсан болохоор нөгөө юм дураасаа явж байгаа. Хүмүүсийн эцэн усан юм хураагаа авчихсан чинь намайг дуудаа чи Mac Cafe-ний тэр аяг тавыг хураачаад би жоох ихнийх юм чинь яах вэ гэд. Тэгсэн чинь нөгөөт нь сүүл рүү айгүй олон давталтай болох гэдэг шүү. Тэгээ анзаараад байсан чи яг над дээр л яг тэрийг хэлээд бусд нь болохоор бусд дээр болохоор тэр нь байхгүй байгаа байхгүй одоо би ингээд касагээ зогсож байтал миний хажууд нэг чөлөөтэй байх юм бол тэр ингэж очоод ресторанаар явж нөгөө юмудаа цэгцэлж тураадаг ч юм уу те. Тэнгүүт яг тэр явсан хүмүүс дээр болохоор анзаарсан ч нөгөө Mac Cafe-ний юм хураагдахгүй байгаа байхгүй. Бас байлаар ажигч. Тий. Би явангууд яг ингээ хураагдаад байгаа. Тэгээ бид шууд тэгээд нэг надаас ирээд чи нэг хураачирсан. За наатаа одоо өөрөө хураа. Mac Cafe-ний юм игэл Mac Cafe-ний хүн л хураана. Би наад чи одоо хураахгүй. Тэгээ яваад гисэн байхгүй. Тэгээ ажиллаа хийж байгаад кассан дээр ирээ зогсчихсэн чинь нэг ажилтнууд яасан гэсэн чамайг шеф дуудчихъя. Одоо шеф юм бол тэр рестораны одоо тийм рестораны одоо менежер нөх юм уу тийм тэр чамайг дуудчихъя. Тэгээ яваад орсон чинь жоохон одоо юу хин жоохон фройндлих баймаар байна. Жоохон ийдэг найрсаг. Тийм жоохон ийдэг найрсаг баймаар байна. Энэ эргэнтойрны ажилчтайгаа гэсэн. Хин яасан юм бол гэсэн чинь чи заримдаа юугүй үедээ Mac Cafe-гийн 85-ыг хураагаад өччих болох уу гэдэг. Би хурааж ирсэн. Тэгээд тэгтээ яг би хүлээж авлаа тэр нэг тийм юм хэлэл өнгөрчихсэн. Тэгтээ одоо тэрнээс цаашаа надаас л асуугаагүй л дээ. Амар тэмцэгч чанараар үтсэн юм шиг. Тийм. Тэгээд хамгийн юу стресстэй байсан л та. Тэгтээ надад бол үйлдвэрээс илүү. За. Эхний хэсэгтэй. Яагаад тэгэхээр яг нөгөө тэр кассан дээр чинь амар болон герман хүн бол бараг байхгүй. McDonald's-ын дээр ажлыг хийж яхад. Ихэнх нь гадаадууд. Тэгээ германчууд нь болохоор одоо нөгөө ийлж хариуцсан дарга маргах хийдэг. Тэгээд германчууд нь өөрсдөө ч гэсэн McDonald's-тай нэг ажиллаад байдаг үнэлгээ багтай гээд. Манай тех төлөвлөр нь бараг нэг 2-3 хаан л герман байсан. Эсвэл байлагийн өлөстэй тэр ийлж ахлагч махлагч ресторан хариуцсан менежер тэднэр нь л яг германууд байсан. Тэгээд нөгөө нэг олон гадаадууд чинь хэлтэй устай бас нэгсэн хэлтэй устай биш. Тэгээд мэдээж зарим нь бол англи хэлтэй болохоор англи хэлээр ярьцдаг. Тэгээ асуудал нь юун дээр байдаг гэхээр яг л нөгөө нэг тэр бүргэрээ бол хацалдаг тэрлээд байсан. Тэр үед чинь нөгөө одоогийн шиг юм нөгөө электрон самбар энтрүүд байхгүй тий захиалгаа хүчих боломжтой. Touch screenтэй гэсэн байхгүй яг л хүн касчин дээр очдог. Тэгээд 7-8-лаа зогсчдаг. Нөгөө бүргэр нь гэс гараал дуусчдаг. Тэгээд тэнгүүд нөгөөдөл чаачаал тэр 7-8 зогсож байгаад кассан дээрээ зогсож байж наад бүргэр чи минийг шүү гэж ойрлоо. Тэрийг хин таах вэ? Бага юм чи ингээл аваа шүү. Аваал тавьсны дараа хин авчаа чи авчаа гэ. Өөртөө ч ихсэн адилхан авдсан байж байгаа. Тэгээд дээрээс нь зарим муухай залах уу. Одоо жишээ нь бүргэр нь бол цаанаасаа гарч ирж байгаа шүү дээ. Фрайсыг тэр шарсан төмсөг л зогсож байгаа бид нэр ингээд
дүүргэж харж явах хэрэгтэй байхгүй. Тэгтэл чин төмс дуусчихдаг чинь нөгөөдгөө шарахгүй. Амар заа хин шарах нөгөө хүлээгээд. Тийм хин шарах нүгэд хүлээгээд байдаг заан гарууд. Тэгэл 1 2 3 бүүнт нийгээл шараал дон гээл нөгөөдг нэг 2 минутын дараа нөгөө амар халуун юмд чинь болчихж байгаа байхгүй. Болоод нөгөө давслаад хийгээл өөрөө нэгийг аваад эргээл харахад бараг дууссан. Тийм амар. Тийм. Тэгээ нөгөө вакцал дээр болохоор үйлчлүүлэгч ихтэй. Тэгэл эхэлж байгаа юм чи тийм. Өөртөө шарахгүй яжээж ингээд дуусгалаа гэх. Тэгээд өдөр болгон бүргэр төмсний хэрүүл хийх чинь бүр амар стресстэй санагдсан. Нэрэл бас их байх л та тий. Тэгээд дээрээс нэг юу нь бас жоохон одоо гурай гэх юм уу? Нөгөө одоо ажилчтай энэ төр нөгөө хоол энэ төр одоо зөвхөн өдрийн цайн жишээлх юм бол тий нэг хүссэн юм ажилчтан сонгоод идчих боломжтой байдаг байж бас болно шүү дээ. Тэнгүүт нөө яг тэр үед чи нөгөө нэг цуг сурдаг найзын эхнэр нь KFC-д ажилтдаг. Тэгээд сардаа нэг тодорхой хэмжээний мөнгө цалингаасаа татуулцдаг нэг 30 евро ч гэлээ үлээ. Тэгэнгүүтлээ одоо ажлаа таарчаад хүссэн хэмжээгээр авч явж болно. Ажлынхаа үеэр бас хүссэн хэмжээгээр идэж боломжтой. Тухайн үед тиймэрхүү дүрмтэй байсан. Одоо тэр нь байх болсон юм шиг байна. Тэгсэн чинь нөгөө та болохоор McDonald's-д ажилдаг. Тэгсэн чинь өдрийн цайгаараа одоо 1 цаг ажилласан тохиолдолд 50 центний үнэтэй юм идэх хэрэгтэй боломжтой үлээ. Нэг тиймэрхүү дүрмтэй байсан. Тэгснээ 6 цаг ажиллаа гэхэд 3 евронд юм сонгож идэж боломжтой. Тийм нөгөө 3 евронд одоо тэр чинь хамгийн хямдхан нөгөө хамбургер нь байгаа шүү дээ. Бараг өдөржингөө 8-9 цаг ажиллаж байгаа хүнд бол дундуур нь цайны завслага хийгээд тэнцэнэс юм идээгвэл баг худалчинд нэг хамбургер жижигхэн кола авах мөнгийг баг ингээд тэр цайных гэж төсөөлсөн юм шиг санагдаж байгаа. Гэхдээ уух юмд бол үнэгүй байсан. Тийм уух юм бол үнэгүй. Гэхдээ нөгөө төмс идэх юм дээрээ. Уух юм бол та нүрснээр ууж бол хамгийн гол нь пауз хийгээд идэхдээ энэ чинь хасуулна шүү гэд. Уух юм бас уу? Үгүй. Уух юмас бусдна. Тэгээ хасуулна гэд хасуулагч байх уу нэг төсвөн тийм шүү гэд. Тэгээ яг тэр хэрвээ тэр яг мөнгөөр авах юм бол нөгөөтг нь ингээл баг нэг жижигхэн нэг тэр жижиг хамбургер жижигхэн фрайс тэр хоёр тэгэл баг тэр нь ч одоо хин чадхад тийм. Тийм. Тэгээд дээрэс нь уух юм нь үнэгүй гэсэн хэрнээ уух юмныхын чанар нь амар муу тий. Тэгэл ихэндээ нөгөө нэг юм үзэг юм шүү. Төмс юм үзэг юм шиг ийдсэн шүү дээ. Тэгсэн чинь бүр асуудал өссөн тий. Тэгсэн чинь дараа нь асуудал өссөн. Яалаа. Би ч уухтаа бол амхандаа бас Cola Zero гэж юм эсвэл Light гэж юм ууж байгаа байхгүй тий. Чигээр арай багтай гэд. Тэгсэн чинь сүүл рүүгээ биентэйгөр жоох ингээ юм туураад эхэлсэн. Тийм үү. Чи нөгөө амар халуун болохоор заавал нэг ус ч юм уу юм ууж сэрүүцэхгүй болохгүй. Тэгээд өөрөө байнгын хөдөлж байгаа болохоор. Тэгээд хөдлөхдөө л нэг жижигхэн нөгөө нэг 0.3-ийн саунд нэг жоохон л хийж байгаа ш дүүрэн бүл хийхгүй ш. Нэг нөгөө амсах хэмжээний хийгээл уугаад тэгтэл тэр чинь байнга уугаад тахаар сүүл рүүгээ бас биентэй гэж нөлөөлсөн. Харин тэгээд угаасаа яг анх бас Монголоос ирснийхээ дараа ч гэсэн ер нь жүүс мөс уулаа гэхэд хэдүүлээ дандаа 100% арин шууд цэгрээр нь шууд уугаад идэгсэн тий. Тэгээд ирчээд хүмүүсийг ингээл ажиглаад хүмүүсээс сонсч сонсоол ингэсэн чинь одоо яг 100% жүүсээ талын жүүс хийгээд тэгээд эсвэл талын газтай ус хийгээд одоо алюминий жүүсээ л гэхэд апфл шоорлоо энэ төр гэж нэрлээл тий. Тэгэж уухаар нэрээ эрүүл мэндэд хамаагүй дээрч юм байна гэж санагдаад тэгээ би тэд сүүлдээ ерөөсөө баг ундаа нэх ууха болсон тий. Гэхдээ ундаа авах нь амар багасаад баг авах болоо. Тэгээд баяр маяраар нэг хаа ганц ундаа авахаар нөгөөт нь баг уухгүй. Сүүлдээ баг муудаад амаа хашаа ундаа. Тэгээ явж юу н усал сайхан юм билээ тий. Тэгээ явж усал сайхан билээ. Гэтэ McDonald's чинь тэгээд эхэндээ ч л яг нэг пауза хийхтэй бол яг л тэр дөрмийн баримтлал. Тэгэл би пауза хийх чинь гэх юм бол нөгөө тооч нар нугасаа л яг л тэр төсвөнтөнд тааруулсан нэг тийм жижиг хамбургер чинь нэг ингэж өгөөл тэгэл өөрөө төмсөө аваад тэгэл нэг хэдэн ширхэг наагц аппл аваад тэгдэг байж байгаа сүүл рүүгээ жоох нөгөө нэг танилцаад дотроо ороод ирэхээр асуудал арай өөр гэж. За бас. Яаж байгаа гэхээр
За би цанд орлоо шүү гэдэг ингүүд хамбургерийн нэг юунд хамбургерийн нэг савн дотор Big Mac хийгээд чи. Эсвэл cheeseburger хийгээд тэгээ ингээд нөгөөтгөө ингээд сайн дараад ингээд хамбургерийн юу шиг ингээд ороод тэгээд ингээд нэг ээлжийн ахлагч менежер тэр хэрвээ таараад харах юм бол хоёр хамбургер л харагдана. Тэгээд доош буугаад задлаад тэгэхэд арай өөр юм байна. Бас нэр тэгэл юм те. Хэдүүлээ нөгөө ингээ гэр бүлэрээ бас ажил дээр нь очиод бас нэг жоохон бүрээр идээд ингэхлээр таньдаг сайн татан ажилчт нөгөө тэр урамшууллын скамнаас нь бүр 2-3-ыг барьж мараал би бүр санаа зовоод хүүе энийг чи авч болох юм уу? Тэгэл нэрэл яг тэгж байгаа юм чи таньдаг нөө ирээл кассан дээр зөксөн зүгээр үнэгүй аав гээл. Бараг өөрийнхний юм аашаа те. Муухай ажил хийдэлсэн юм яаш те. Ажил хийдэлэх одоо юу гэх юм бэ? Shake make авъя маа гээл shake чинь тохойд бас нэг хэдүүлээд McDonald's-ын shake чинь нэг 2-3 евро ч л байлгүй. 2-3 4 л. Тийм. Тэгээ shake авъя маа гээл тэнгүүт нь ямрыг авах юм гээл жижиг гэдэг томыг хийгээд авах. Гэж жижиг штэ зүгээр том аав. Зүгээр дугаа аваа яв гэдэг. Мөнгө өгөх гингүүт наатаа өртөөлдөө. Тэр үеийн гэхдээ харин бол бүгдийн нас сонсож байгаа юм шүү. Эхэндээ жоохон асуудалтай байж байгаа. Тэгээ сүүл рүү тэгээд сүүлдээ бүр хоёулаа шүү. Гэтэл стресс нь болов. Гэтэ стресс нь л ажил. Тэр touch screen-тэй болох хүртэл арилаагүй юу? Touch screen-тэй болол тэгэл өстэй химэл хаан ажлын байр эзэлсэн дээ. Нэрээ тоглоомчгүй тэгсэн тий. Тэгээд 7-8-аа зогсож байгаа хатал яг нэг 2-3-ыг суурлуулж эхэлжсэн байхгүй. Тэгэл суурлуулж эхлээл нэгээр нь өөр одоо яг тэр touch screen орцсон байгаа ресторанууд дээр яг ажилуулж сургана гээл. Тэгтээ сонгодог байсан байхгүй. Хин хэнийг аваач сурах уу гэд. Тэгээд нэг өдөр ичсэн чинь дэрмээ чи эх 7 хоногт өөр салбар дээр очиж ажиллая шүү гэд. Би ихэндээ тэрийг ч мэдээгүй. Тэгээд тэр салбар дээр нь очисон чи яг нөгөө touch screen хэтэр нь суурлуулагдаад ажиллагаанд орцсон. Тэгсэн ерөө хүн зогсдог нэг л касттэй. Тэгээ бус хэсэгтэн дандаа touch screenтэй болсон. Тэгээд энийг яаж ажиллуулах вэ ингэж заажсэн шүү. Яг touch screen дээр мэл яаж ажиллах мэднэ л дээ. Тэгтээ нэг касттай холбогдож байгаа болохоор ирсэн тэр захиалгыг эндээ яаж бүртгэх вэ гэдэг юм уу тийм. Тэр ирж байгаа код явах нөгөө номерын касн дээр яаж бүртгэх вэ? Тэрийг яаж цаашаа тэр захиалгын хэсэгт аваачих тэрийг заажсан. Тэгээ тэр яг нөгөө хүн сонгоход ч бас бөөн сүртэй юм болол тэр ээлжи чинь дахиад гаднаас хүмүүс ирж мэрэл тэгснээ шалгуулж малгуулаад тэгж баг одоо сонгон шалгаруулт хийгээд байгаа машин. Тэгснээ нөгөө нэг хүмүүс нь одоо за чи нэг ийм ажил хийгээд тийм ажил хийгээд гэсэн чинь наа чин баг бүгдийн нэстэ ямар ч асуудалгүй чадна наа чин зөвөр баг робот л гэсэн үг. Наа чин машин штэ гэдэг. Тийм машин чиглээ үү. Тэгж өөрийгөө сайн ажилтан гэдгийг мэдчихлээ. Тэгж мэгээ сонгогдоод явж исэн чинь корона гараад тэгээд та нөгөө сургуультаа ч орсон байж таарсан тий. Сургуультаа орсон удажсэн тэгээд бас хасагдаж үлээ. Тэгээд тэр хасагдахтаа гэхдээ бас жоохон онцгой асцсан тий. Тэгсэн. Юу. Тэр ч үгүй сайн гисэн л дээ эхлээд нөгөө нэг бүтэн цагаар ажиллаж байгаа сүүл рүүгээ хичээл эхлэнгүүд цагаа багасгаад сүүл рүүгээ хамгийн бага цагаар ажилладаг нь болоод. Тэгээд тэр сонгон шалдварт чинь эхлээд тэрний тэгж эхлээд барыг жилийн дараа юу тий. Бараг тийм баха. Тий. Бит хоёр ч болохоор нэг зарим хүмүүс ч нэг ингэдэг шүү дээ. Нэг ажилд ороод яахгүй байвал нөгөөтгөөсөө гараал ингээл солиол ингээл өөр юмд ороод идэг. Айгуу нэг тийм авахалчтай, сүнхэлтэй, хөдөлгөөнтэй ч юм уу тий. Мань мэт ч болохоор нэг газараа орчих юм л дээ тэндээ тэгээд байгаа л гэдэг. Болж ивэл тэгэл ажиллаа л байгаа гэдэг. Гэхдээ коронавигоос өмнө тэр нөгөө касса өргөжлүүлээд ирэхэд. Тий. Тэгээд яг нэг сайн ажилтнуудаа сонгож аваад тэрийг сургуулад touch screen дээр нь ажиллаулдаг болгоод тэгээ манайд яг салбар дээр чинь яг тийм 7-8 хүн зогсдог тийм кассны хэсгүүд байсан чинь тэрийг ерөөсөө 2хан болгоод
Тэгээд оронд нь 6-7 touch screen тавиад тэгээ нөгөө касн дээр зогсдог байсан тэр олон хүмүүс ч маар ихэнх нь байхгүй болсон. Тэгээ тэр нэг талаасаа бас амар харамсалтай байгаа юм тий. Яг одоо тэр чинь тэр ажиллаж байгаа 5-6 хүний ард чинь өчнө олон хүн ар гэр бүл хүмүүс байгаа шүү дээ тий. Намайг чинь бас ажиллагаа гайгүй идэг хурдан шуухай гарan дуудаж мэдэл. Тэгэл яг явж байгаа л нөгөө хүмүүс чинь бүгдээрээ хасагдал касн дээр зогсчихсэн хүмүүсээс нэг 3-4 л үлдсэн баг. Тэгээ босод тэр одоо 6-7 эхний ээлжинд 6 зогсоол дараагийн ээлж боход дахиад нэмэгдэж байгаа шүү. Тэгэхээр тэд нар чинь бас ялгаагүй цуг ингээл хусагдчих байгаа юм. Нөгөө хамгийн гол нь цагаа багсгаал сүүл рүүгээ хамгийн багаар ажилтдаг болсон чинь тэгээд корона гараад нэг өдөр гэртээ байжсэн чи өөрч ирээд нэг энэ тэр гарын үсэг зурчих уу. Нөгөөх нь би юу гэдгийг ч асуусангүй очиол за тэгээд очиол зурсан тэгэл зурсны дараа цалин гэж нэг 30 евро орж ирсэн. Тэгээд дараачаас нь халагдсан байсан гэсэн. Тэр тэгтээ арай онцгүй болцсон тий. Тэгтээ ер нь хүн тэгээд ингээд янз бүрийн бичиг цаас тий бичгээр амтан дээр гарын үсэг зурхтаа энэ би ер нь яг юун дээр гарын үсэг зурх гэдэг юуг би одоо хүлээн зөвшөөрөх гэдэг энэ төр гэдэг аягүй сайн мэдчихэж зурж явах хэрэгтэй байхгүй тий. Тэгтээ бас тэгж гарсан ч болсон л доо гэж боддог шүү дээ. Хэдүүл сүүл рүүгээ ялгаагүй л стресс бас байгаад л юм ч тий. Эхэндээ бол нөгөө сураг байхдаа хийж байхдаа бас айгүй их стрессцэн тэр хүмүүстэй цуг ажиллаж байгаа хүмүүстэй заримдаа муудалцсан эсвэл бас нэг янз бүрийн сонин ааш завиртай үйлчлүүлэгчдэд өдөр болгон байнга орж ирнэ тий. Өстой нөгөө нэг үйлчлүүлэгч хаан гэдэг шигэ бараг тий орилж чарлчих гал бараг өдөөс. Тэгэл тэгэнгүүт чинь үйлчлэгийн ажилтныг бас ойлгож эхэлж байгаа шүү дээ. Чи бас ямар хэцүү ажил вэ? Харилж хүндлэмэр хүмүүс байдаг юм байна гэдэг. Ядаж нэг баярлалаа хэлчихэмээр юм байна гэдэг. Тэгээ стресстэй л тэгэл дээрэс нь би одоо Монголд байхдаа би ийм ажил хийжсэн шүү дээ. Тэгсэн чинь энд ингээд байж байгаа хэвээр. Энд ингээд ширээ цэвэрлээ зогсож байгаа хэвээр. Тэгээ гутраал стресстэй л би ямар шийдвэр гаргач вэ? Би юу хийчихвэ? Би ер нь зөв юм хийвөө. Коронагаар халагдал хасагдал. Тэгтээ тэр хасдаг нь яасан гэхээр дандаа нөгөө тийм хамгийн бага цагаар ажиллаж байгаа хүмүүсийг л ер нь хассан юм бэл. Тэд нар мэдээж одоо тухайн үед л над шиг тийм оюутнууд ч юм уу тий. Тэд нэрийгээ төрүүлж хасаад яг хуу бүтэн цагаар ажилладаг ч юм уу тэд нар тийм хүмүүсээ бол аваад үлдсэн юм бэл. Тэгээ тэр үед чинь бас нөгөө нэг найзуудаасаа энэ тэр 90 тойрныхоо хүмүүсээс аягүй их сонсдог. Одоо их сургууль дээр бас ажлууд идэг. Тэр ажлууд яг одоо тийм үйлчлэгээний байгууллагт хийдэг ажлуудыг бодвол харьцангуй гайгүй идэв шүү дээ. Тиймэрхүү ажилд бас бүртгүүлж үзэхгүй гэж аягүй их тэгдэгсэн тий. Тэгдэгсэн. За тэр үед бол өстой үнэхээр тоодгүй байсан эдэргээ. Тэгтэл зүгээр материалаа бол нилээд явуулсан тий. Тэгээ бүр ямар ч газар нь тоож авдаг байсан тий. Ямар ч ерөөс тоодгүй байсан. Тий ямар ч их сургуулийн тэнхэм хоёулаа бүртгүүлэл би нэг KIT дээр тэр ч одоо юуны тэнхэн байла да ямар ч лсэн л нэг тийм бичлэг хийх, бичлэгний эдит хийх ажилтан одоо оюутан ажилтан хайж ингээд. За тэнгуут л өстө нэрээ тэр үед чинь хэдүүлээ бичлэгийн хийдэг гэсэн. Өстө өөрийгөө амар хөөргцэн. Үгүй хараа би энийг чадах юм шүү, болох юм шүү. Тэгэл өстө материал стрэлээ явуулаад тэгсэн чил нэг ярилцсан дуурал. Тэгэл тэгэхээр очаал өстө амар сэртэй яриад өстө за одоо орсон байгаасаа тэнцсэн байгаасаа гэсэн чи уучлаарай харамсалтай тань татгалцсан арай өгчээ. Гэсэн тэгээ ер нь бол би чи яг нөгөө миний тэтгэлэг чинь тэгээ яг нөгөө 2 жилийн хугацаанд үргэлжлэх байгаад тэгээд миний яг сурсан мэрэгжил болохоор 2 жилийн дотор багтааж төгсөх ер нь баг боломжгүй. Заавалжгүй яг нэг тийм 2 жил сураад дахиад нэг семестр сурж иж төгсөөд идэг ихэнх одоо өмнөх семестрийн оюутнууд ч гэсэн тэгжсэн юм бэл. Нэг семестр тэтгэлэггүй сурахаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй. Тэнгүүд чинь л ер нь одоо та их сургуультай орцсон. Тэгээд тэтгэлэг нь байхгүй болоод ингэн гэвэл ер нь бол өстой нилээ харахуулаад явчихж байгаа байхгүй. Чартайгаа л. Тийм. Тэгээд ер нь бол яг тэтгэлэг дуусахаас өмнө
юуныхаа хичээлийнхаа хажуугаар ажиллаж болох уу гэдээ солиорт ороод солиорт ч юм болохоор яг нөгөө нэг том энэ манай энтхийн нэг том дэлгүүр өгдөг. Тэгээд тэр дэлгүүрт байдаг дэлгүүрүүд дээр нь танах ажилтан хайж байгаа бол ажилтаа авах болов хэрэг хайж байгаа бол би материалаа өгөх гэсэн чинь яах өгчих үлдээгээд явчих гээд. Тэгээ үлдээгээ явсан чинь авъягээд тэгээд гисэн чи яг тэр яг ээлжийнх нь тэр салбар хариуцсан дарга нь надаа айгу дажгүй сайн эмхтэйс ахгүй түрк эмхтэй. Чиний алхаа чинь надад их таалагдчих. Надад тэгэл ерөөхдөө нэг тийм амар тийм хурц характертай. Тэгэл өглөө эрт очиад нөгөө нэг дэлгүүрийнхээ хамаг тоос мосыг харчаал ингээл тэгэл ерөөхдөө ихэвчлэн нөгөө хувцс үрж хувцс хураах одоо хүмүүс чинь ингээл хувцаа үзчихэл энэ тийм ингээл тавьчин те эсвэл хувцсны өрөөнд үлдээ чинь эсвэл ингээд эмх замбрааг болгоцсон тэднэрийг ингээл янзлал тэгэл хүмүүс орж ирэх юм бол одоо хаана ямар хувцс байгаа тэднэрийг ингээл зааж хэлж өгөөл тэгэл тэр тоос арчаал ингэж яхад нөгөө хуучин хүмүүс нь бас нөгөө нэг шинкоо байгаа жоохон дээрлэгч гээл олон юм яриад ингэж мэнгээл тэгэл байж байгаа гэсэн манай нөгөө яг их сургуулийн профессор тэр үед айгуу дургуцаад тэгээ би бүр тэр үед уйлаад яг нөгөө нэг тэнхимдэрээ ороод тэгэл тэгсэн чинь та тэтгэлэгтэй байж ингээд хичээлийнхаа хажуугаар ажил хийх гэлээ гэд дургуцаад тэгээ та гэр бүлтэй тэгээд тэтгэлэгтэй хичээлийнхаа энэ их ачааллын хажуугаар ингээд ажил хийгээд ингэх гэлээ гэх хизэн та сурах гээд байгаа ингээд тэгээд тэгсэн чинь та ажлынхаа гэрээг надад үлдээчих гэдгийгсэн. Тэгээ үлдээчээд явчаад ажлын гэрээг чинь уншиж үзсэн. Тэгээд тэрэн дээр чинь болвол яг хит хитэн тийм формулирунг байна. Одоо хэсэгтэн те аюу тийм одоо жишээлбэл яг хүн хүч хэрэгтэй боллоо гэхэд бол тэр хүн ажилтан заавал одоо байх ёстой. Гэтэл та хэрвээ их сургууль дээр ажил хийх юм бол одоо та жишээлбэл шалгалтын үе таарлаа гэж үтэй те. Тэр үед их сургуулийн ажлууд бол ихэвчлэн таны шалгалтыг илүү хүндэтгээд таны сургуульч нь нэгдүгээр ч гэж үзээд таныг юу яадаг. Одоо сургуульд хичээл сургуультай төвлөрөөд шалгалтандаа бэлдээд ингэхэд чинь цаг боломжийг ч олгож өгдөг. Илүү тийм уян хатан. Тийм. Гэтэл энд чинь тийм юм алга гээд тэгээ би бүр уйлаад тэгэл ингээл нөгөө нэг тэр уйлж байгаа шалтгаан нь бол ерөөсөө л одоо би одоо тэтгэлэггүйгээр дахиад нэг үлрэл сураад ингээд яаж болгож амьдрах юм бэ гэл ингээл нөгөө нэг амар их санаа зовоод стресстэй ингээл шаналал хямраал ингэсэл байсан баг л та бодоход тэгэл нөгөө нэг одоо юунда дарга дээр очил манай одоо их сургуулийн юу тэнхмийн эрхлэгч намайг зөвшөөрөхгүй байна одоо ажил хийж болохгүй гэж ингэсэн нөгөө хэд бүр ангаагаад гайхаад тэгээд угаасаа нөгөө нэг тэтгэлэгч цоцлогдоод угаасаа ажил хийхээс л өөр арга байхгүй юм чинь тэнгуүлт байх уу дуусаад уу тийм тэтгэлэг дуусаад буруу ярьж. Тэгээ нөгөө нэг гэрийнхээ ойрхон байдаг супермаркетд ажилд ороод Нето гэдэг нэртэй. Би тэгээд тухайн үед ч угаасаа нөгөө Нетогоос хүнсээ их цуглуулдаг гэсэн шүү дээ. Тэгэл Нетод аягүй дуртай. Тэгэл тэгсэн чи ерөөсөө за одоо ажил хийж мөнгө олж амьдралаа одоо санхүүжүүлж учир зөвхөө олохгүй болохгүй юм чинь гэж тал нэг ажилт нь болохоор байх юм уучлаарай би таньс юм асуух гэсэн ингээл тэгсэн чи асуу гэлдэг чинь уул нь хүнсээ цуглуулсан явж байгаа шүү дээ. Тэгээд тэгснээ би харин ингээд нөгөө ажил хайж амаа оюутын тэгээд танах ажилтаа авахгүй гэл тэгсэн чи та өнөөдөр статстай байна гэл тэгсэн чи яасан гэсэн чи нөгөө нэг тэр Нетогийн яг одоо тэр хариуцж байгаа дарга нь болохоор ингээд нөгөө Нето ч одоо ингээд герман даяараа юу амар олон салбартай байгаа шүү дээ. Сүлжээ тийм. Тэнгүүд ч нөгөө нэг яг одоо нэлээ олон салбаруудыг хариуцсан нэг дарга гэж байх юм байна л да. Одоо тэр дарга нь болохоор зэрэг ажилтан шинээр авахгүй юу, тэр хүнийг авахгүй юу энэ төргээ ярилцлаганд урьж мөрөх тэр юмнуудыг шийддэг. Дэлгүүрийнх нь эрхлэл менежер шийдэхгүй юм тийм. Шийдэхгүй тийм. Тэгээд тэгсэн чинь яг тэр нөгөө нэг олон салбаруудыг хариуцдаг тэр дарга нь өнөөдөр яг энд юу манай салбар дээр ирсэн байгаа. Та ороод уулзчих гээд тэгээд тэгэхээр н ороод нөгөө сайн мэнэ би ингээд оюутан тэгээд хичээлийнхаа хажуугаар ингээд ажил хайж байгаа танах шинэ ажилд авахгүй гэдгсэн чинь нилээн хөөрхөн удаа яриад тэгсэн чинь нөгөө тэр дарга нь бас айгүй хөөрхөн ааштай. Тэгснэ таны хэлжээстэй амар сайн байна. Та ер нь бол материалаа биднэрт явуулчих гэл. Тэгээд тэр дарга маань салбар дээр хэд хоног ажиллаж таарлаа да. Тэгэл ярилцлаганд орол бас айгүй хурдан ажилдаа орсон. Тэгээ миний хийдэг байсан ажил чинь болохоор яг нөгөө нэг одоо
дэлгүүрийн нөгөө нэг бараанууд чинь ингээд нөгөө нэг амар том ингээд палетаар өрөөтэй ингээд амар их хэмжээгээр ирж байгаа шүү дээ. Тэгээ тэд нэр ирээл тэнгуут нөгөө дэлгүүрийнхээ яг хэсэгт нь нөгөөдүүлээ тараагаа тавьчих. Тэгэл тэднэрийн нөгөө нэг одоо дэлгүүрийн лангуунууд дээр байгаа одоо дууссан шинээр ирсэн бараануудаа тэр л үрж одоо нөхөж дүүргэж өрлөгч хийсэн гэдэг. Өрлөгч хийдэг. Эсвэл одоо нөгөө нэг дэлгүүрийн нөгөө жижигэн нөгөө гойтгын жижиг талхнууд байгаа шүү дээ. Тэд нар мэднэр чинь ингээ хөлдүүгээрээ ингээд хүрээд ирдэг. Тэгээ тэднэрийг ингээд юу жигнэдэг. Дотроо дэлгүүр нь бас дотроо тийм жигнэх хэсэг тийм. Тэгээд тэрийгээ жигнээд тэгээд жигнээ болчингуутл нь нөгөөтгөө ингээд юу ян гаргаж савлж маалдаг ч юм уу. Эсвэл одоо нөгөө ундаа усны савнууд чинь бас бид нар чинь фанд гэдэг нөгөө одоо авахтаа усны савнда мөнгө төлж аваад тэнгууд цагаад авчдаг тийм тогтолцоотой шүү дээ. Тэнгууд одоо тэр фандны машинууд ч одоо ингээд дүүрчин. Тэгээд тэнгууд чинь тэр том нөгөө нэг амар хэмжээтэй нөгөө нэг ингээд тэдний чинь ингээд бид нар ингээд гаднаас нь ингээд ундаа усны савнуудаа хийштэй. Тэнгууд чинь тэрий чинь ингээд шалчилгаад лаац нөгөө нэг ингээд дээрээс нь бид нар ингээд гიშгээд явдсан шүү дээ. Тэр шиг тэр машинууд ингээд ангилаад ингээд лаазнуудын жижиглээд тэгээд савнуудын жижиглээд ингээд амар том хэмжээтэй уутанд хийж. Тэнгууд тэднэрийн ингээд уут ам савын баглангуутлаа гадаа гаргаж тавина. Тэгээ эсвэл нөгөө ингээд цаасан ингээд одоо дэлгүүрийн нөгөө лангуунууд дээр чинь ингээд бараанууд нь хоосорчгууд нь цаасан картонууд гарч ирж тэ тэр мэрийг ингээд хийгээд ингээд пресс нь болдог одоо шахаж ингээд жижиглдэг тийм машинтай. Тэр нөгөө нэг картонууд нь ингээд амар их болоод тэнгууд нь тэр мэрийг ингээд дээрээс нь одоо дарж марж яаж пресслж байгаа л тэгээ тэрийг буцаж аваад гадаа гаргаж маргадаг ч үлээ ингээ иймэрхүү ажил хийдэг. Тэгээ нэг удаа маа нөгөө нэг цуг сурдаг найзын эхнэр нь ажил олдохгүй ингээд тэгээд тэгэхээр нь манай энэ нийтад орол болно шүү дээ гээл дарахтаа хэлж байгаа л тэгэл нөгөө эмэгтэйг чи бас яаж нэг материалаа явуулж мауулахыг хэлж өгөөл тэгсэн чинь нөгөө эмэгтэй чи ажилд орчлоо уулнаал тэгсэн чи орж ирээд нөгөөдөг чи нэг л ажилдаа нэг л одоо дурамчхан сэтгэл ханамж муутай шүү тэр хоёр чи хоёлаа орж таарсан тэгсэн эхнэр нөхөр нь хоёлаа орж таарад тэгээ нөгөө нэг ингээд хүнд юм нөхөр нь бол ингээд хөрхөн хийгээд байгаа. Эхнэр нь болохоор зэрэг ингээд одоо нөгөө адаглал нөгөө 1.5 литртэй урамлын тасайлаа гэж бодъё л дээ. Тэр чинь нэг ширхэхээр ирэхгүй ингээд савлгаандаа нэг 10 м дээр ингээд савлагдц ирж байгаа шүү. Тэгээ тэрий чинь ингээд эмхтэй хүн тэр олон хайрцагтай юмнуудыг ингээд өргөө дүүргээд тавина гэхээр одоо нуруу муруу өвтгөөс эхлүүлээд асуудалтай. Тэгээ манай өнтгөд удахгүй гараад нилээ ажиллаад байж байгаа л нэг мэдсэн чи цул сар болол. Тэгээд тэгсэн чи цул сарын баяраар ажилчдаа цул сарын баярын бэлэг гээд нөгөө эрхийн бичиг өгөөд тэгсэн чи тэр эрхийн бичиг нь болсон чи одоо Герман даяараа байгаа НИТОгийн салбаруудын ажилт нь нэг өдөр одоо энэ Германд идэг нэг Европа парк гэдэг нэртэй одоо Европын парк гэдэг нэртэй. Тэгээд Европтой бол баг Францын Диснейлендийн дараа орохоор баг тийм том парк байна шүү. Тэгээд ер нь айгүй гоё парк гэсэн тий. Тэгээд тэнд нөгөө гэр бүлийнхнийгээ хамт дагуулад явах эрхийн бичиг биелүүлээд тийм өнгөө тэгснээ давхар бас нөгөө нэг хүн болгонд нэг 10 евроны ч үлээ эрхийн бичиг өгөөд одоо тэр нөгөө нэг хоол мол идэхтэй ашиглах боломжтой. Тийм тэгээ утгаар ч бас яг тийм юм үтцсэнтэй тийм компаниуд бас байгаад байгаа байхгүй тийм ингээд баг цагийн ажилтнаа хүртэл тийм эрхийн бичиг өгөөд энэ ч бол тэгэхэд би Макдоналдсд ажиллаж байхад нэг ч тийм авч үзсэн. Тэгээ ер нь тэр Европа парк руу гэр бүлэрээ явдаг. Тэр айгүй гоё ер нь дурсамжуудын нэг болж үлдсэн байдаг. Тэгээд хонгорог баг эрхийн бичиг аваад ирлээ гэдэнгүүт нь би баг нөгөө Макдоналдсаа хүлээг нь атчаан ч. За манайх юу гэх юм бол бас Герман газарч бас өгдөг юм биш үү? Нол тэргийн даанч юу ч байсан. Даанч юу ч байгаагүй баг тэр өдрөө баг өөрөө ажиллаж таарад. Макдоналдс чинь бас нэрээ юу адаг гэсэн шүү те. Амралтын өдрөөр илүүдээ ажиллахаар нэмэлт яадаг вэ? Тий яг нь нэмэгдэл гэж юм байдаг тий. Тий. Тэр нь бүтсэн өдөр ажиллахаар илүү. Бүтсэн өдөр ажиллахаар тий. Тий. Тэгэхээр шүн нэгээс хойш бас нөгөө нэмэгдэл шүний нэмэгдэл гэж өгдөг байсан. Макдоналдс ч болохоор намайг ажиллаж байхад бол нэгтгэс 4-т хүртэл шүний 1 хүртэл ажиллаад 5-т хагас сайн бүтэн сайн болохоор 24 цагаар ажиллаждаг байсан байхгүй. Тэгээ хүмүүс орж ирдэг их болдог гэд.
Тэгээ шүний ээлжнүүл яг 5 тагс амтан санд байдаг гэсэн. Тэг заримдаа могон байхгүй болчдөг гэсэн тий. Скутер бишээ тэр үед чи скутер байгаагүй дугуй байдаг гэсэн тий. Дугуйж ирдэг гэсэн тий. Хамгийн сүүлийн богоон чи яг манай гэрийн зүг рүү явах хамгийн сүүлийг чинь баг нэгд явдаг. Тэгэнгүүт нөгөө ажил яг нэг гэл дуустдаг ч юм уу тий. Гэлсгүйж очивол амжаал суувсан амжихгүй бол баг тэгэл гэр хүртэл баг алхахтаа дугуй унахтаа унаал тэгэл явдаг. Тэгэхэд бас их хөвгчлээ. Тэг чинь эхлээд анхаарч чадах чинь хэл бас хэдий яасан ч гэсэн бас яг сайн болоогүйсэн. Сонсгол. Тэгээ яг нэг гэж ажил дуусаад гараал гэс хувцаа солиол гараал ирсэн чи яг автобус зогсож байна. Гүүгээл орсон. Гүүж гал амжаал орлоо. Хин ч байдгүй би ганцаараа л. Тэгсэн чинь л жолооч нь нэг юм хэлсэн. Надаас ямар ч нэг юм асуусан байхгүй. Тэгээ би тухайн үед тэрийг юу гэж сонссон гэхээр би хайсан гэж сонссон байхгүй. Чамайг хин гэдэг вэ гэж сонсоод тэгчээ дотроо гайхаад авч ямар сонин миний нэрээр яах гэдэг юм бол тэргээ. Тэгээд тэгсэн чинь нөгөөт чинь зөрүүлээ хариулахдаа дэрмээ гэж наасан байхгүй. Тэгсэн нөгөөт нь юу гинэ гэж дахиад асуусан чинь та хайчих юм бэ гэж асуусан байсан. Та хайчих юм бэ гэсэн чинь би өдөөсөн зөрүүлээ дэрмээ гэж зогсчихсан. Гайштэй. Гой юм басан тий. Тэгээ ерөнхийдөө хоёлаа яг нөгөө өмнө хэлсэн шиг бит хоёр дээр нөгөө нэг газараа орчоод ер нь тэндээ ер нь нэлээ удаад идэг. Тэгээд нэг амар олон газар сольж мэлж ажилласан туршлага бол байхгүй. Тэгээд нэг газараа нэлээ удацсан. Тэгэнгүүтлээ сүүлдээ явандаа нөгөө их сургуулийн ажлууд бас жоохон тоодаг болж эхлэв тий. Тэрийг гэвэл дараагийн 2 дахь хэсгээрээ ярих гэж бодож байна. Тий, эхний хэсэгтээ бол бит хоёр эхэндээ яг ямар ажлууд хийжснээ та нарт хуваалцлаа тий. Тэгээ ажил хэрвээ олохыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол нэгт харганд магадгүй тэр зуучлалын газараар явж болно. Тий. Анкетаа зуучлалын газар өгөөд тэгээ тэр хүмүүс эргэж холбогдоод ажил болж болно. Эсвэл яг бит хоёрын хэрэгэлсэн арга шиг дэлгүүрүүд ч юм уу юмнууд дээр очиод өөрсдийнхөө анкет юугаа ингэж хуваараа өөрийн биеэр очиж өгөх ч юм уу тий. Тэгэж бас ажиллаж болж байгаа. Тий. Эсвэл нөгөө нэг тухайн байгууллагынхаа сайт руу н ороод тэгээд яг тэр хотод байдаг тэр салбарт ажлын байр байна уу гэж хайгаад тэгээд байх юм бол аппликейшнүүд зөндөл байгаа шүү дээ. Тий. Тэр үед ч гэсэн байсан л та. Тэгтээ яг хуу бүр нэг яаралтай нэг тий олох хэрэг болно шүү дээ. Тэгсэн үед бол бас их айгүй дажгүй арга шиг санагдсан шүү. Тэгээд ер нь угаасаа нөгөө нэг бас дөнгөж ирээд удаагүй байгаа хүмүүс ерөөсөө нэг яаралтай ажил олъё гэвэл эхлээд хоттойгоо сайхан танилцдаг тийм. Хаана ямар нэртэй албан байгууллагууд байна? Тэднэрийнхээ болохгүй зургийг аваад тийм. Тэгэл интернетээс хайгаал ирэнгүүт чинь яг энэ салбарт нь ажлын байр байна уу гэдгийг олчих боломжтой. Тэгээ ихэнд ирж байгаа хүмүүст л угаасаа ер нь олдох ажлууд нь үйлдвэрийн ажил тэгээд тийм ресторан юуны үйлчлэгч зөөгч McDonald's, KFC юу ч гэдэг. Эсвэл одоо супермаркетуудад ажиллаж гэдэг юм. Тэгээ би л ингэж боддог шүү дээ. Би л ингэж ер нь яг хөө миний л өнцгөлтөө би юу гэж харсан гэхээр бас нэг тийм англи шатлал байх шиг байгаа юм. Яг ажил хийх хугацаанд. Одоо жишээ нь миний ажилласан үйлдвэрийн ажил ч юм уу тэд нар чинь үл яг тийм хэл нэг шаардахгүй. Хүнд байхын үед л байж болно. Гэхдээ хэл шаардахгүй учраас дөнгөж ирж байгаа хүмүүс орох боломжтой. Тэгээд би англи гэж яриад байна гэхээр нэг хэл нь хэдий сайн байна. Төдий чинийгээ дажгүй ажил болох боломжтой гэж боддог. Тэгээд жишээ нь бол одоо юу гэдэг манай хонгорогийн Эс Оливерт дэлгүүрт одоо тэр хувцсны дэлгүүрт ажилласан ч гэдэг юм уу, супермаркетт ажилласан ч гэдэг юм уу. Тэд нар чинь бас нэг хөөрхөн бас нэг хэлний мэдлэг нь арай гайгүй болсон байвал авах магадлал нь арай их байх гэж боддог. Яг хэл нь арай төвшин арай бага байгаа хүмүүст бол олдсон ямар ажил их вэ гэхээр яг тийм хэл нэг шаарддаггүй тэр үйлдвэрийн ажил ч юм уу эсвэл McDonald's төрт ажиллаа гэхэд дарын албаны тэр тоогооч могооч ч юм уу тий бүрээр хийдэг тэр хүмүүс ч юм уу тийм ажил хийхэд бол бас олдсон байх юм шиг санагдсан. Хэл нь ингээ гайгүй болоод ирэх юм бол урталт нь кассан дээр нь зогсдог үйлчлэгчтэй байн харцдаг тий тэгж явдаг юм шиг санагдсан. Тэрийг л би яг шатлал гэдэг. Тэгэхээр манайхан бол хилээ бас ер нь сайжруулад тий
ирж яах нь их зүгээр санагдсан шүү. Тэгээ дээрэс нь бас нэг юм нэмээд хэлчихэд тэр зуучладаг газрууд бас ингээд нэлийн олон төрлийн одоо жишээлбэл таны зуучлуулсан байгууллага бол яг тэр Bosch-ийн үйлдвэрт ингээд ажилтан зуучлж өгдөг байгууллага байгаа шүү дээ, тий. Тэнгүүт маа нөгөө цуг сурдаг байсан найзын эхнэр болохоор зэрэг өөр газраар зуучлуулад тэгээд нөгөө банкнд одоо ажилд орсон байгаа байхгүй. Тэгээ тэр нь болохоор одоо ингээд хүмүүс ингээд банкн дээр очиод шилжүүлэг хийхдээ ингээд нөгөө цаас бүглүүд тэгээд тэрийг шилжүүлэг хийдэж штэ тий. Тэнгүүд тэр шилжүүлсэн шилжүүлэхийг компьютер руу одоо ингээд шивэд оруулах тийм ажил хийдэг. Жишээлбэл ажил зуучлуулсан. Тэнгүүд чи яг нөгөө эмэгтэй хүний хувьд яг бие хамаагүй амар. Тэгээд ажиллаж байгаа орчин юм ч гэсэн хамаагүй тий. Тэгээ хэл нэг шаардаад байхгүй бас тий. Тий. Хамгийн гол нь тэр чинь бичиг үсэг тайлбарцсан тий. Яг компьютер дээр нэг ажиллаждаг. Тий. Тэгэхээр чинь л болчихж байгаа байхгүй юу? Тийм ажлууд техникийн ээлжинд бас байж болно. Тий. Тэгээ дээрэс нь бас одоо жишээлбэл одоо супермаркетад ажилд орлоо гэж бодъё л да. Тэнгүүд чинь би яг тухайн үедээ юун дээр жоохон алдаа гаргасан байсан гэхэлэр би яг тэр нэтод ажилдаг байхад манай Колумб найз охин хэлээд идэв гэсэн байхгүй юу? Чи минь найз ингээд нэтод ажиллаад ингээд ийна. Чиний цалин чи арай бага юм шүү. Энүүхэн ерөөсөө ингээд хажууханд нь байгаа нэг 5 минут хүрэхгүй алхаад очих Lidl бараг чиний авж байгаа цалингаас чинь 4 евроор бараг илүү цалин өгөөд штэ. Цагийн хөлсөн гэдэг нэг тиймэрхүү нэрэд итгэс байхгүй юу? Тэгэл би болохоор нөгөө өөртөө яг нөгөө нэтогоор үйлчлүүлдэг болоод ч тэр нэтод тухайд амар дуртай. Тэнгүүтлээ за яг үнэн ч юм худлаач юм уу бодоод идвэсэн. Тэгсэн чинь нэрээ яг тийм зөрүүтэй байсан. Тийм тэгээд дээрэс нь бас нэг юм болохоор маа нөгөө нэтогийн тэр нөгөө байрлагч нь тухайн үед ингээд амар хүүтэн бараг худалч үнийгээд хөргөгчөг. Амар сэрүүхэн. Тэгээд эмэгтэй хүнд бас ингээд айгүй хитрхи хүүтэн сэрүүх орчинд ажиллаад ах чинь бас тавдах жоох муутай. Тэгэхээр бас тиймэрхүү юмаа бас бодолцож үзэх хэрэгтэй байна. Тийм. Тэрийг ингээд жоохон харьцуулаад яваад үзвэл тэгээд одоо ингээд хараад хахад юу н Lidl дээр байнга тиймэрхүү зармаар юу байдаг лсэн байгаа байхгүй юу? Тийм. Хэвлэлцэн нөгөө нэг проспектив төр юмнуудыг хараад энэ төр яах юм бол миний тэгээ хамгийн сүүлийн нэг зөвлөгөө бас байна. Одоо юу гэдэг манайх зарим тийм хүмүүс бас байдаг юм шиг санагддаг. Юу гэхээр за гадаад байгаа юм чинь одоо ингээл төвччихээ да. За юу гэжсэн чи яах вэ одоо. За ингээл төвчж байгаа л цалингаал авч л яах вэ гэл хэрүүл уруулаас хол байх гэж гэдэг юм эсвэл тээ. Ингээд жоох өөрийгөө дараад байдаг. Тэр тоолонд чинь бас яг тэрийг чи ойлгохгүй улмал ингээд олон юм яриад байх хүмүүс бас байдаг байхгүй юу. Тэгэхээр зарим үедээ ч гэсэн бас ярих юмаа хэлээд ингээд өөрөөсөө чөлөөлөд юмаа ингээд гаргаад жоохон ч гэсэн хэрэлтждэг байгаарэ. Гэтэ яг нөгөө нэг учиргүй нөө зодон зохион биш нэг хэл амаараа ингээд нэг хөнгөн хэлцдэг тий. Одоо эдгээр чинь нэг орилж чарлаад хашгираад байхгүй шүү дээ тий. Тэгтээ ингээд нэг хөөрхөн жоок байл маягаар ч юм уу тий ингээд нэг хоп гэлждэг тийм байвал бас их зүгээр шүү. Тийм нөгөө нарганы 80% үнэн гихчээр тий. Зүгээр жоохон наргаа маягаар хэлгээд байгаа үг утга санаагаа жоохон илэрхийлждэг байгаарэ гэж. За тэгээ өнөөдрийн ажилтай холбогдлолтой сэдвийн эхний хэсэг нь ингээд өндөрлж байна. Дараагийн хэсгээрээ одоо бит хоёр одоо жишээ нь яг оюутан байж байхдаа их сургууль дээр ч юм уу тий. Тэднэр дээрээ юу хийж исэн тэгээд тэр талаар бас ярилцсан гэж бодож байна. За тэгээд та нарт бичлэг маань таалагдвал лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Мөн постта шеэр хийж түгээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай. Баяртай.